Эрхэм наазаа таныг дөрөвдөг хэмжигдэхүүнийхээ их сургуульд урьж байна. Өнөөдрийн яг энэ 30 минутын цаг хугацаа бол зөвхөн танд тусгайлан зориулагдсан цаг хугацаа байна. Та шинэ ялалттай амьдрал руу орохын тулд өөрийн зүрх сэтгэл болон оюун ухаанаа нээ. Та өөрийн ажлаа хийж иж болно. Таны байж буй орчин, чихэнд чинь элчээр дамжуулан хэлэгдэж байгаа үгсүүд таны далд тухамсарт суулгагдах болтугай. Эзэн бурхнаас өөрийн шинэ бодит байдлыг хүлээн аваарай. Би үнэхээр аз жаргалтай хүн байж чадах уу? Тийм ээ, энэ бол үнэхээр хүнд асуулт. Хэрвээ би маш амархан хямралд ордог, амархан сөрөг бодлуудад автагддаг, маш амархан сэтгэл санааны хаагдмал байдалд ордог. Хэрэг би дотоод сэтгэл нь бүр хаалттай, ямар ч аз жаргалыг мэдэрч чаддгүй хүн байвал өөрийн сэтгэл зүгээ өөрчилж чадах юм уу? Найс нараа, та нарт хэлэхэд бурхан тэр чадварыг эдэнд өгсөн байдаг юм байна лээ. Тиймээс та нар өөр хүн байх боломжтой. Таны дотоод сэтгэл өөр байх боломжтой. Тиймээс эдгээрүүд нь таны металлог амжилтаас хамаагүй илүү чухал зүйл юм. Ихэнх хүмүүс металлог амжилтыг аз жаргалын суурь гэж боддог. Найс нараа, гэвч тийм биш ээ. Металлог амжилтанд хүрсэн ч дотоод сэтгэл нь өөрчлөгдөөгүй байж болно. Сүсэг бишрэлтэй тааламжит байх чинь ерөөлийг хүртэх чимаа гэж бичээс бичигдсэн байдаг. За энэс юу хүртэх юм бэ гэд бодоод үзэхээр чи аз жаргал зохистой байтал нэр төрийг мэдэрч эхэлнэ. Маш олон хүмүүс мөнгөгүй байдлаасаа болоод өөрийгөө хоёрдугаар зэргийн хүнээр мэдэрдэг. Та дөрөвдөг хэмжигдэхүүнд өөрийн бадгаал чанараараа нээгдээд ирэхээр өөрийн сэтгэл зүрхний бүтнийг мэдэрч өөрийгөө бурханд бүрнээр тавьж өгч түүнтэй хамт өөрийн сэтгэл зүрхийг бүтээж эхэлдэг юм а. Юу болдгийг мэдэж байна уу? Та үнэтэй машингүй байж болно. Их хэмжээний орлогогүй байж болно. Чи хэнтэй ч уулзсан яг тэр төвшөнд нь нэр төртэйгээр харилцах болно. Учир нь чи өөрөө өөрийгөө үнэлж хэмбэ гэдгээ мэдрэх болно. Та дотоод сэтгэлдээ аз жаргалтай, амьдралдаа тааламжтай, эцээц та өөрийнхөө бүтэн гэдгийг мэдэрсэн байх болно. Яг энэ аз жаргал бол биднэрт зайлшгүй хэрэгтэй. Энэ ертөнцид хэн байхыг хүсэн тийм байлгахын тулд дотоод сэтгэлдээ түүнийгээ бий болгож түүгээрээ байх чадварыг бурхан биднэрт өгсөн. Бидний хувьд боломжгүй зүйл гэж ер нь бол байхгүй. Гэхдээ үүний хариуцлага нь танд байдаг гэдэг энэ үннийг сайн ойлгох хэрэгтэй. Яг үнэн хэрэг дээрээ бүхнийг өөрчилж чадах нь та гэдгийг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Та нарт хэлэхэд бурхан биднэрт хаалгыг нээдэг. Харин бид нэр ойлгодоггүй бөгөөд ухамсарлагдаггүй. Маш олон тохиолдолд бидний мөрөөдөл биелэхийн даваан дээр цавхраа алгуулдаг. Учир нь бид нэр итгэлгүйгээсээ болоод тэр зүг рүү хараачгүй байдаг. Бүх зүйл боломжтой гэдгийг мэдээж өөрөө хувь заяаныхаа бүтээгч гэдгийг ойлгох үед бурхан бүх зүйлийг зөвшөөрч амьдралдаа түүний алдрыг харахыг хүсдгийг мэдэх юм бол өөрийнхөө амьдрал дээр түүний алдрыг гайхамшигтайгаар харах болно. Яг тэр үед л чи бурханаас өгж байгаа боломжуудыг харж эхэлдэг. За, надад нэг ийм тохиолдол байсан. Надад Canon тоглох мөрөөдөл байсан. Гэтэл хавар бичлэгэн дуруулъя гэсэн төлөвлөлт гарсан. За тэгээд тэнд би мэрэгжлийн фокусчны дүрийг гаргах ёстой байсан. За тэгээд
төлөвлөсний дагуу бүх хүмүүс зураг авалтынхаа бэлтгэлд орцгоосон. За бүх жүжигчид маань бэлтгэлдээ орцгоож эхэлсэн. Би ч мөн Америкчин хүний дүрийг гаргахын тулд спортоор хичээллэж жүжиглэх урлагт оролцож эхэлсэн. Энэ явдал өнгөрөөд удаагүй байна. Би бүр дарамтанд орж эхэлсэн. Энэ чи ямар их зориулалт вэ? Ямар их хэцүү, ямар их хүнд юм бэ? Сайн дасгалжуулагчийн гар дор бүр хүнд. Гэхдээ энийг би хүсэж байгаа гэж өгөж бодож эхэлж байгаа юм чинь. Надад ямар аймар юм бэ гэж бодож өглөө сэржсэн тохиолдол 2 ч удаа байсан. Эцэг минь ээ, ямар хэцүү юм бэ? Чи яасан хэцүү юм бэ гэж бодогдоод байсан. Өдөр болгоны аимшигтай хүнд дасгалууд энэ бүр давх харахгүй. Дээрээс нь жүжиглэх бэлтгэл, залбирах хэрэгтэй, унших хэрэгтэй, мөн курсет явуулах хэрэгтэй. Нэг л өглөө би юу л болоод байна даа гэж одоо нэвчж эхэлсэн. Тэгээд би залбирч эхэлсэн. Эзэн минь ээ, юу болж байна гэв. Бурхан надад нэг зүйлийг харуулсан. Чи мөрөөдөд байсан биз дээ. Би хаалгын нээсэн. Эргэн тойрон бүх зүйл чинь нээлттэй байгаа. Одоо айх хэрэггүй. Яв. Хий. Бүх зүйл чинь бүтэн. Ингээд би юу ойлгосон гэж? Эзэн бурхан биднэрт хаалгыг нээхэд бид түүнийг үнэлж чаддаггүй. Бид нэр өөрөөсөө хүч гаргахыг хүсдэггүй. Бид өөрсдийгөө өөрчлөхийг ч хүсдэггүй. За ингээд та нарт хэлэхэд хэрвээ та нар мөрөөдөж эхэлэх юм бол та нарын өмнө хаалга нэгддэг. Тэр нэгдэж байгаа хаалга та нарын хувьд шин аймаар юм шиг дадлагжаагүй. Ийм үед яах ёстой гэж битгий эргэлж урагшаа хараад хий. Энэ бол чухал нууц шүү. Чухал нууц шүү. Хүн өөрийн мөрөөдлийнхоо гал дөлийг намсгаж бөхөөж Бурхны өгсөн боломжуудыг зогсоож эхлэх юм бол тэр агшин Бурхан дээр ирсэн хараач нь алдагдаж нурах боломжтой. Энэ нь төрөл бүрийн салбаруудыг хамарч болно. Жишээ нь бизнес байж болно. Хэрвээ та бизнесийн талаар мөрөөдчил байгаа бол Бурхан таныг тодорхой төвшөнд аваачна. Яг энэ агшин тодорхой зүйлийг сурч, судалж, гүнзгийрүүлэн харах хэрэгтэй болно. Хамгийн гол нь тэр агшин тэрийг барьжвал хийх хэрэгтэй. Ийм учраас л бидний амьдралын хариуцлагын хүрээнд бидэн дээр байдаг гэж хэлсэн юм аа. Бүтээж чаддаг нь бид нар юм. Бидний хувьд хамгийн чухал зүйл нь за энийг сайн тэмдэглээд аваарай. Айдасгүйгээр урагшлах. Айдасгүйгээр урагшлах. Ямар бодолч байсан урагшлах. Хамгийн гол зорилго нь бол за бичээд аваарай. Юу хүсэж байгаа бодлоо тогтоом барих. Хамгийн гол зорилго нь хүсэж байгаа зүйлийн бодлоо тогтоом барих.
Сүнслэг ертөнц таны дотоод сэтгэлдээ юуг бодож, харж, төсөөлж, мэдэрч байгааг нейтраллаг байдал руу шилжүүлэхийг танин мэдсэн цагаасаа эхлээд хүсэл мөрөөдлийнхөө бодлыг тогтоом барих зорилго байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Тогтоом барихаас гадна маш тодорхой болгож авах хэрэгтэй гэдгийг тэмдэглээд аваарай. Юу хүсэж байна? Хүн аливаа зүйлийг хүсэж байгаа бол хүсэл гэдэг ойлголт бол тодорхой бус эцэг хүртэл юу хүсэж байгаагаа мэдэхгүй л байна гэсэн. Өвгөн бэн хүсэж байгаа юм уу? X5 бэмби хүсэж байгаа юм уу? Хэрвээ чи юу хүсэж байгаагаа тодорхойлохгүй л бэнзчгүй, бэмбэчгүй л болно. Бэмбэгээ сайн мэдэхгүй байснаас өвгөн бэнзээ сайн мэдчихсэн дээ. Амин хвалгүй. Эрхэм найзаа, дөнгөж сая бид дөрөвдөх хэмжигдэхүүн яаж ажилдаг нууцыг мэдлээ. Харин одоо дадлаг хийх цаг ирлээ. Та өөрийн ялалтын дүр төрхөө төсөөлөн харж болох аялгау явж үг хэлэгдэн та төвлөрч бодлоо тогтоом бариарай. Ариун сүнс таныг хөтлөн дагуулах болтугай. Чи өөрийн үннийг хүлээж авах хэрэгтэй. Дөрөвдөх хэмжигдэхүүнд хөдөлгөх нь өөрийн үннийг хүлээж авахаас эхэлнэ. Чи түүний мотор дах сувд. Чи түүний үнц нь түүний мотроос хэд чамайг салгахгүй. Чи түүний мотор дах сувд. Чи түүний үнц нь түүний мотроос хэд чамайг салгахгүй. Чи өөрийн үннийг хүлээж авах хэрэгтэй. Чи ялагдагч хүнээс ялагч хүн болно. Чамд энэ ертөнцид ялагчийн гараа бий. Ялахын тулд
Чи ялагдагч хүнээс ялагч хүн болно. Чи өөрийн үннийг хүлээж авах хэрэгтэй. Дөрөв дэх хэмжигт хүнд хөдөлгөх нь өөрийн үннийг хүлээж авахаас эхлэн. Чи түүний мотор дах сувд. Чи түүний үнс нь түүний мотроос хэд чамайг салгахгүй. Чи түүний мотор дах сувд. Чи түүний үнс нь түүний мотроос хэд чамайг салгахгүй. Чи өөрийн үннийг хүлээж авах хэрэгтэй. Чи ялагдагч хүнээс ялагч хүн болно. Чамд энэ ертөнцид ялагчийн гараа бий. Ялахын тулд чи ялагдагч хүнээс ялагч хүн болно. Эрхэм найзуудаа, өглөөний мэнд. Шинэ өглөө, сайхан өдрийн мэнд. Энэ өдөр танд онцгой ялалт авчирсан, ёроол авчирсан өдөр байгаасаа гэж хүсэж байна. Би таныг ёроож байна. Таны амьдралд хаалттай байсан бүх хаалгууд нээгдэж мөн хатуурсан зүрх сэтгэлүүд зөөлрөх болтугай.
Өнөөдөр Бурхны сайн сайхан тань дээр байх болтугай бид 4 дахь хэмжигдэхүүний их сургуулиараа хамтдаа Библи судлал хийж байгаа. Өнөөдрөөс эхлэн сүнсний төвшин шатаар дээшлүүлнэ. Алхамаар Библийг судалж Бурхны үгийг амьдралдаа тунхаглан Бурхны өөрийнх нь бидэнд амласан газрыг бид эзлэн авах болно. 1-р Самуэлийн 1-р бүлэгт Анна гэж маш сонирхолтой хүнтэй бид уулздаг. Тэрээр Ханнад хайртай байсан учраас 1% илүү өгдөг байв. Гэвч эзэн түүний хэвлийг хаасан аж. Эзэн хэвлийг нь хаасан учраас үсгэн өрсөлдөгч Пенина түүнийг бухимдуулах гэж байдгаар нь өддөг байлаа. Жилээс жилд Ханнаг эзний өргөөнд очих үед ийм болдог бөгөөд Пенина түүний хорыг малтаж Ханна уйлж унжиж хоол унд иддэггүй байлаа. Энд Элканагийн хоёр эхнэр Ханна Пенина хоёрын тухай гарч байна. Хамгийн сонирхолтой нь Ханна үргүү байсан боловч Элкана түүнд илүү хайртай байсан. Ханна хүүхэд төрүүлэх боломжгүй байсан. Тэд жил болгон жил бүр эзний өргөөнд ирж тахил өргөж залбирцгаадаг байсан. Өнөөдрөөс эхлээд бид өдөр болгон бичээсийг судлах болно. Өнөөдөр 1-р Самуэлийн 1-р бүлгийг үзцгаая. Бичээсээ судалж эхэлцгаая. Өдөр болгон би 10 минутын хугацаатай Библийн ишлэлүүдийг сонгон авч та нартайгаа хуваалцах болно. За, жил болгоны тахил өргөх өдрүүдийн нэгэн онцгой өдрийн тухай энд өгүүлэгдсэн байдаг. Тэр сүм дээр ирээд залбирч байгаа. Ихэд чаналсан Ханна эзэн залбирэн гашуунаар уйлж байв. Тэр ам мужиг өгөн төг төмдийн эзэн минь хэрв та шивгчнийхаа зовлон зүдүүрийг үзээд намайг санаж шивгчнээ үл мартсан шивгчэндээ хөвгүүнийг өгвөл би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд эзэнд өгөх бөгөөд түүний толгойд тонгорч хүрэхгүй гэв. За, энэ маш сонирхолтой байгаа биз? Тэр жил болгон Бурхан танданд залбирдаг байсан. Гэхдээ хариултаа аваагүй л байсан. Харин энэ удаад бол маш онцгой залбирал хийсэн байгаа. Бурхан түүнд хөвгүүн өгвөл буцааж түүнд өгнө гэж амласан байгаа. Нэг үгээр хэлэх юм бол төрхөөс нь эхлээл амьдралынх нь бүх өдрүүдэд Бурханд үйлчлүүлнэ гэсэн. За, ингээд цааш нь Ханна эзний өмнө удаан залбирч байхад Эли түүний амыг ажиглан харж байв. Ханна зүрхэндээ ярьж зөвхөн уруулан хөдөлж харин дуун сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Эли түүнийг согтуу байна гэж боджээ. Эли түүнд хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. Гэвч Ханна хариуд нь үгүй эзэнтэн минь би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарсч сархат ч уугаагүй. Харин эзний өмнө сэтгэлээ уудалж байна. Шивгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтэн. Зовлон шаналл гашуудлаасаа болоод ийм удаан ярьлаа гэв. Тэгэхэд Эли хариулан за, ямар чухал зүйл хэлснийг сонсож гараа. Амар тайван явах түн. Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг хариулах болно гэв. Тэр эмэгтэй шивгчэнд таны нүднээ тааллыг олох болтугай гэв. Ийхүү тэр эмэгтэй явж хоол унд идэн нүүр царай уйдхар гунаггүй болов. Тахилчийн үгээр дамжуулан гуниг алга болсон. Тахилч ёроолийн үг хэлэхэд бид хариултаа авдаг учраас гуниг алга болтго юм аа. Бид нар тахилчдын уруулаар дамжуулан маш олон хэрэгцээнүүдийнхээ хариултыг эзнээс авдаг. За, ингээд цаашаа
Тэд өглөө эрт тусаж эзний өмнө мөргөөд Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирэв. Элкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба эзэн түүнийг санав. Ханна жирэмсэлсний дараа цаг нь болохоор нэгэн хөвгүүн төрүүлв. Би энэ хөвгүүнийг эзнээс гуйсан юм гээд түүнийг Самуэль гэж нэрлэв. Маш сонин зүйл байгаа. Та нар анхаараарай. Элкана их нэртэйгээ унтсан. Юун сонин байна гэж бүхэл зүйл хэвэн. Гэтэл яг энэ агшинд гадна талаас нь харах юм бол бүхэл юм хэвэн байсан. Гайхамшигтай тосолгоо орж ирж байна. Гадна талаас нь харахад бүхэл зүйл хэвэн байсан боловч Бурхан түүнийг санаж түүний хөвлөд хүрсэн. Ингээд түүний асуудалтай газрыг эдгээсэн. Та нар эндээс хардаа. Элкана эхнэр дээр ороход Бурхан түүнийг саналаа гэж байна. Энэ хоёр үйлдэлийн холбоос хоёр агшин байгаа биз? Элкана эхнэр дээр ороход Бурхан түүнийг санаж байна. Элканаг Ханна дээр орох үед яг тэр агшин тэр үргүүдлийг бөгсгөл болгож өөрийн гайхамшига үлдэж байгаа. Тэр тэгээд хөвгүүнийг төрүүлж Самуэль гэж нэр өгсөн. Энэ бол үнэхээр гайхамшигтай. 21-р эшлэл. Тэгээд Элкана бүх гэр бүлийнхэнтэйгээ хамт эзэнт жилийн тахлыг өргөж ам мөчгөө биелүүлэхээр өгсөж явв. Харин Ханна нөхөртөө энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би явахгүй. Дараа нь би түүнийг эзний өмнө аваачиж тэнд үрдүүлдэхээр дагуулan явна гэж хэлээд өгсөж явсангүй. Нөхөр Элкана түүнд дураараа л бол хөвгүүнийг хөхнөөс гартлан энд үлд. Гагцгүй эзэн үгээ байлгах болтугай. Эндээс түүнийг дэмжиж байгааг бид харж байна. Энэ харилцаан дотроос хайр гэж юу вэ? Хайр гэдэг нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа үед нь нэгээ дэмжих. Энэ бол зайлшгүй хэрэгтэй зүйл байдаг. За ингээд цааш нь хөвгүүнийг хөхнөөс гармагцсан Ханна гунам бух нэг эпа гурил нэг тулам дарс авч Шилот буй эзний өргөнд хүүгээ дагуулan ирэв. Тэгэхэд хөвгүүн нялхаараа байлаа. Тэгээд тэд бухааны талж хөвгүүнийг элээд авчирч өгөв. Ханна эзэнт минь ээ та амьд эзэнт залбирахаар таны дэргэд энд зогсож байсан эмэгтэй би байна. Эзэнт минь энэ жаалхүүгийн төлөө би залбирсан юм. Түүнээс гуйсан миний гуйлтыг эзэн надад биелүүлж өгсөн билээ. Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг эзэнт зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагта эзнийх болов гэв. Тэр тэнд эзэнт мөргөв. За яг энэ нэгдүгээр бүлэг дээр сүнслэг ертөнцид гайхамшигыг үлдэж байсан Самуэль хүү төрж байна. За ингээд хэдэн мянган жилийн түүхтэй үргэлжилсэн агуу зүйлийг үлдэх Самуэль хүү төржээ. Энэ бол гайхамшиг аа. Ястай гайхамшигтай. Ингээд Самуэль төржээ. За яг энэ агшингууд нь биднэрт нэгэн зүйлийг өгүүлдэг бөгөөд биднэрт тусалдаг. За эндээс харахад өрсөлдөгч байсан гэж шүү дээ. Хянана байгаа. Тэгээд энэ эмэгтэй өөрийн амьдралдаа байсан давуу талыг ашиглаж байсан гэж хэлж болно. Энэ давуу талаа ашиглан Ханнагийн хор шарыг малтаж байнга гомдоодог байснаас болж тэр уйлж унждаг байсан. Хэрвээ хэн нэг нь таныг доромжлон гутааж байгаа бол бичвэрийн яг энэ хэсгээс ойлгож авах хэрэгтэй. Тэгвэл чи амьдралынхаа аль нэг талбарт үр жимсгүй, магадгүй амжилтгүй ч байгаа байж болох юм. Аль нэгэн зүйл дээр сул талч байж магадгүй. Танд миний зүгээс нэг хэлэх үг байна. За энэ хэсгээс харахад Ханнагийн залбиралд Бурхан хариулахдаа залбиралд нь биш амлалтан дээр нь хариулсан байна. Бидний амьдралд залбираал байдаг, хариултаа авч чаддаггүй агшингууд байдаг. Ингээд хариулт ирэхгүй болохоор за Бурхан хүсэхгүй л байгаа юм байна гэж бодож эхэлдэг. Гэвч асуудал байгаа бол шийдвэр хэрэгтэй. Харин тэр шийдвэр нь Бурхан чиний гаргах шийдвэрийг хүлээж байгаа гэсэн үг.
Бурхан чамаас залбирлыг шаардах үе байдаг. Бас шийдвэрийг шаардах үе байдаг. Бурханд хандан залбирах шаардлагатай байдаг боловч заримдаа Бурхан амлалтыг харж байдаг. За өнөөдрийн гэрийн даалгавар та 1-р Самуэлийн 1-2 дугаар бүлгийг уншаарай. За цаашид бид Ханнагийн амьдралд ямар гайхамшгууд болсон талаар үзэх болно. Ханнагийн гайхамшиг үгээр зогсоогүй. Бид хамтдаа Библи судлал хийж байна. 4 дахь хэмжигдэхүүн их сургууль бол үнэхээр гайхамшигтай ер усын зүйлс. Миний залбирлын хариулт юм. Хүн бүрийн сүнслэг өсөлтөнд ямар зохион байгуулалт хийх вэ гэсэн залбирлын минь хариулт байсан. Бурхан та нарыг минь өрөөх болтугай. Дөрөв дэх хэмжигдэхүүний их сургууль таныг өөрчлөлт, шинжлэлт, амжилтанд хүргэх түлхүүр. Таны бүх бодлууд бодит байдалд шилждэг. Агуу хурц босгүй зүйлсүүд миний амьдралд бодит болсон. Би үнэхээр аз жаргалтай байна. Миний бүх өрүүд дарагдсан. Чамд бодитоор байгаа нь чухал биш, харин чиний толгойдох чинь чухал юм. Хинэнч 4 дахь хэмжигдэхүүний их сургуульд суралцах боломжийг бүү алдаарай.